Сайн байцгаана уу? За ногоон бүрэнгийн байцааг өдгөн дээрээ яаж тавих вэ? За тэрнийхээ тэр бичлэгээ оруулаач гэдгсэн. За тэрнийхээ би тэгээ дахиад автаад өөр дээр ингээ хийгээд ингээ та нартаа яаж хийхээ харуулъя. За тэгэхээр ингээ ногоон байцааны маань юм хальс. За хатуунуудыг ингээ давчих хэрэгтэй. Хатуунуудыг нь бол хэрэггүй. За ингээд ногоон байцааны маань хальс. За нэг юм зөөлөн уян болт гэж хэлээд байдаг тий. За ийм уян болт. За ингээ халуун эндүү. За энэ гурав багтал ингээ болоо гэсэн үг ээ. За тэгэхээр хамгийн гол нь энэ юугаа би жоохон усаа татаад ханиадтай байгаа шүү уучлаарай. Энийхээ сайхан байцааныхаа навчийг сайхан эндүүдээд халааж өгнө. Халуун наран тавих хэрэгтэй. Тэр би өмнөх бичлэг дээрээ бол би хайруулын тавган дээр халааж исэн. За тэгэхээр хайруулын тавган дээр ч халаасан болно. Ийм халуун эндүүгээр ч эндүүдсэн болно. Энэ маань зөвхөн энэ байцаагаа халааж агаал гэсэн үг. Халааж агаал гэсэн үг. Тэр хүүтэн байцаагаа тавьжлахгүй, хүүтэн байцааны хальс тавьжлахгүй. Тэгээ сайхан халуун байцааны хальс тавих хэрэгтэй. Хайруулын тавган дээр яхахлаар бас заримдаа хүмүүс бас ингээд нөгөө юу яагаад ах боломжтой юм бэ лээ. Хатаагаад ах. За ингээд сайхан халуун болонгууд нь за ингээд өдгөн дээрээ тавьчихна. За одоо ингээд тэгээд уян болтороо боон шүү дээ. За уян болтоо би ингээд бэлдээтгэе. За ингээд уян болтороо сайхан өдгөн дээр ингэж агаад за ингээд сайхан битүү тавиад байгаа хоноо. За ингээд яг ерөөсөл хонуулна гэсэн үг шүү та нар маань. Энийгээ ингэж тавиад хонуулна. За тэгээ хонуулаад өглөө авахд болно гэсэн үг. Ерөөсөө маш амархан. За тэгээ хүмүүс нуруу өвддөг хүн нуруун дээрээ тавьж болох уу, хуруу гар өвддөг хүн хуруун дээрээ тавьж болох уу гэж янз бүрээр асууж илээ. За тэгэхээр хаанаач тавьсан байж болно. За өвдөлттэй те ийм өрөвсөлтэй тэл бол хаанаач тавьсан байж болно. За байцаа маань тийж энэ маань хүнсний бүтээгдэхүүн хүнсний ногоо шүү дээ. Тийм болохоор хүний биед нэг тэтрээд ийж нэг хор хохирол учруулаад гаж нөлөө үзүүлээд байхгүй. Тийм болохоор нурууны өвдөлттэй тэр нуруу өвддөг. За мөр нь өвддөг. Би бол гар мөр эднэр дээр бүгдэн дээр нь л тавьж боодог байсан. Энэ хуруунууд дээр хуруу маань ингээд тэний юу яахгүй ингээд өглөө чаг чуг гэж дуугараад ингээд юу яагаад гэдэг ингэж гацчгаа босч ирдэг байсан. За тэгээ би бол бас тэр гарн дээрээ эднэр ингээд хуруун дээрээ тавилдаг байсан. Тэгэхээр та нар маань халин дээрээ ч ямар ч юм дээрээ байсан хамаахгүй үе мөчн дээрээ ингээд тавиад байгаарай. За миний нэг одоо энэ бичлэгийг хараад нэг хүн бас ингээд 3 одоо сар ингээд хэрэгэлсэн. За тэгээ сар хэрэглээд үнэхээр сайхан үр дүн гарсаа. Одоо тэгээ шатаар бол одоо чөлөөтөө одоо өксөж буруудаж байгаа. Эдэргээд ингээд сайхан сэтгэлдлүүдийг бол бас бичиж байгаа. Тийм болохоор та нар маань бас ингээд сайхан өөхгүй сайхан ингээд хийгээд үзээрэй. За тэгээ одоо бол бас байцаа бас улирал нь болохоор бас элбэг байгаа хаа гэж бодсон. 100 мөн бас байхгүй болчт юм билээ. Энд болохоор 100 улаа орохоор энэ талаа байцаа ерөөс олдохоо очтой хэцүү болчт юм билээ. Яс нилээ ирж ийсэн. За ингээ байцааг өвдгөн дээрээ тавиад боож болно. За мөн та нар маань байцаагаа дотроос нь сайхан байцааны даршилдаг штэ байцаа. За би байцаа дарж даршилдаг тэр бичлэгээ бас мөн YouTube дээр оруулсан байгаа. Миний одоо Facebook-ийн хаяг шиг уугийн аваан тия гэж ингээд YouTube дээр бичээд орохоор бас миний тэр юу бичлэгүүд байж байгаа. Тэн дээр бол тэр байцааны одоо даршиг яаж хийх вэ гэдгийг би бас хийсэн байгаа. Ингээд байцаагаа тавьж боогоо тэгээ дотроос нь сайхан бас байцаагаа ингээ идээ түүхийгээр нь аль болох сайхан түүхийгээр нь идэх юм бол тэр хэрэгтэй амин дэмүүд нь бол байж байгаа. Тийм болохоор мөн гол нь байцаанд маань сулфараван гэдэг одоо өргөслийн эсрэг үйлчлэгээтэй тийм идэвхтэй бодис байдаг. За энэ нь бол тэр өргөслийг бууруулж өгснөрөө нөгөө өвчин маань бас намдаад байгаа. За тэгээ ясны ургалттай хүн тавьж болох уу? Юутай хүн тавьж болох уу? Одоо мөгөөрс нь гэмтчихсэн хүн, урагдчихсан хүн эдэр тавьж болох уу гэдээ асууд. Бүгдэн дээр нь тавиад боо. Ямар нь ч байсан хамаахгүй, юутай ч байсан хамаахгүй. Тэд нар бүгд энэ маань өргөслийн эсрэг үйлчлэгээтэй учраас яс сургалтаас ч болоод өргөсөл үүсэж байгаа дотор ч нь тий. За тэр зөөлөн идэвчсэн гэмтнээс болоод өргөсөл үүсэж байгаа. Тэгэхээр тэр болгоны чинь бүгдийн одоо өргөслийг бууруулж өгдөг. Тийм болохоор ямар ч шалтгаантай байсан та нар маань бүгдээрээ сайхан тавиад боогоорой. За ингээ хонуулах юм шүү. Ерөөсөө л ийм л юм байж байгаа.